сайн суужээ юу? Сайн суужлаа. За, сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Өстө сайхан байна. Тэгээд хүүжүүл маань өстө өөрийгөө үзүүллээ те. Зарим үед харагдах гэлөө. Тийм. Ер нь бол харагдах хүндээ харагддаг. Бас нэг нөгөө илби юм шиг гэх юм уу ичдтэй яг л нэг тийм айлгүй бол. Айлгүй бол гэдээ бүр хочилд юм уу? Яг зүгээр янз янзаар ярьдаг байхгүй юу? Тэгээ би зүгээр айлгүй бол гэж хэлэх туфтаа. Яг тэгэхээр нөгөө яг одоо эн чинь энд ирснээс хойш те бас нэлээд хэдэн зочд хүлээгээд авчлаа штэ. Тэгэнгүүт яг харагдах хүндээ харагданаа эн чи их айлгүйтэн. Тэгэл яг харагдах гэж гэнүү гингүүд заримдаа алга болчихно. Тийм. Харахт болгонд нэг өөр дүр төрхийг үзүүлдэг гэх юм уу? Фужисан гэдэг бүр бид чинь айгуугаар хүндэлж ярьд юм л ч тийм. Фужисаны ингээ үзүүлэхээр гэр бүлийнхаа одоо хүнтэй цуг те машинтай нашиус нилээдэг ус замыг тууллаа штэ. Тэгээд ганцхан бид хоёрт ингэдэг биш. Ер нь ингээ монголчууд айгуух үйлчлэлт юм байлаа. Зураас нь ирэхэд бас айгуух ингэж дагуулж явдаг те. Энд чинь маш том буян гэж харагддаг. Баярлалаа. Зүгээр нөгөө дуртай болохоор гэх юм уу те. Яалчгүй яг Монголын төрслөх урлагийн одоо салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа, амьдарч байгаа одоо энэ нэг залуучууд бүлэн дунд уу, ахмадууд гэл. Ингээл яг нөгөө нэг ингээд салбарынхаа хүмүүстэй ингээд нэг ч гэсэн гоё юм үзүүлээ харуулчих юмсан тий. Гоё зүйлийг мэдрүүлчих юмсан. Тэгээ бас олон үзэсгэлэнгүүд зохион байгуулад ингээд оролцуулаад хамтдаа ингээд тий юм түүхийг бүтээгээд байх юмсан гэсэн тийм зүгээр чин хүсэл эрмэлзэлтэйгээр л дөнгөж хийж эхэлж байна бүр амар ингээд би лаг хийцэн мэдсэн гэж одоо хэлхэн цаашаа зүгээр яг хийгээл явж байна гэсэн. Соёлын харилцаа гэдэг чинь бас өөр айгуу тийм тусдаа том одоо бас яг энэ хоёр улсын хооронд одоо холбогдож байгаа их том харилцаа гэдэг утгаараа энэ чинь түүхэн үйл явдал мэлээ л дээ. Тэгэхээр ер нь бол урлаг соёл гэдэг чинь одоо ямар чухал үлээ те хүн төрөлхтөнд тэр утгаараа энэ соёлын харилцааг угтсан нэг том үйл ажиллагааг багшийнхаа нэрмжид гэх юм уу тэгэж яг хийж исэн. Тэгэл яг тэрнээс хойш ингээд баг багаар цэцлэнгүүд яг санаачлал хийгээл байгаад байгаа. Маш их баярлалаа. Ингээд зураачдынхаа өмнөөс бас ингээд бид нар чинь ингээд юм үзэж нүд тайлгачл хамгийн чухал байгаа шүү дээ. Тэгээд өөрөө Токио чи өөрөө ямар амар те хөгжил дэвшлийн бас одоо Токио гэхгүй Япон өөрөө ямар айхтар хөгжил дэвшил болоод хүмүүсийн сурах одоо их юм айгүйх байгаа даа шүү дээ. Ёс суртахуунч гэдэг юм уу те. Ялангуяа зураачуд нэр урлагийн хүмүүс илүү ингэж одоо энэ газар нутаг үзэх хэрэгтэй гэж боддог. Тэгжиж бид ингээд түгэх хэрэгтэй те. Тэрэнд одоо гүүр болж байгаад маш их баярлж байна. Өшөө олон уран бүтээлч авчрах байх те. Хичээнэ. За ирээд хэр удчих вэ? Ирээд даагүй шүү дээ. Одоо эн чинь 22 оны 12 сард ирсэн шүү дээ. За. Жил 6 сар л болох гэж байна. Жил 6 сар болох гэж байна. За. Тийм. Гэтэ бас их сэргэлэн байна шүү дээ. Ингээд янз бүр үзсэн зохион байгуулаад галерей нартаа бас ингээд холбоо тогтоогод байна уу юу? Тийм. Галерейнуудтай холбоо тогтоож байна. Бас тэгэхэд эн чинь бас надад одоо нэг өмнө Монгол артст би чинь Монголд байхдаа Монгол арт галерейд одоо ажиллаж байсан шүү дээ. Тэгээ одоо ч гэсэн яг Монгол арт галерейхаа ажлыг өргөжлүүлээл бас яг Японд байгаа ч гэсэн Японд төлөөлөгч нь болоод тэгээ бас энд яг тэр галерейн шугамаараа гэх юм олон одоо хүмүүстэй харилцах бас тэр боломж нь гарч ирж байна гэх юм уу. Тэгээ Монголд байхад чинь Монгол арт галерейд жишээлбэл 2019 онд манай дээр ирж үзлэн гаргаж ирсэн Японы уран бүтээлч Хитосан гэдэг байсан байхгүй. Тэр хүн чинь гэхэд одоо яг Японы урлагийн нийгэм гэдэг тэр хүн байхгүй юу. Тэр хүнтэй Монгол арт галерейд ажиллаж байгаа хугацаанд контакттай болцсон байжсэн. Тэгээд энд ирээд тэр хүнтэйгээ ингээ харилцаагаа сэргээгээд за бидэрт ингээд би ингээ ирчлээ тий. Одоо энд ийм гоё үйл ажиллагаа цэцлэнгүүд зохион байгуулах хүсэлтэй байна. Ингээ та тусалж дэмжээч гээд. Тэгээд тэдний нийгэмлэгээс бас нэлээд сайхан дэмжлэгийг ер нь бол үзүүлсэн. Тэгэл яг тэнцэнээс салбарлаач гэх юм уу. Тэгээ бас өөр олон сайхан хүмүүстэй ер нь бол тэгэл танилцаал байгаа. Улам л дахиад цаашаад олон хүмүүстэй танилцах гэж бодож байгаа шүү дээ. Яасан гоё. За Японд амьдрах ямар вэ? Японд амьдрах яг гоё. Эхлээд жоохон тасахгүй жоохон. Одоо яг юу гэх нөгөө Монголд байхдаа ингээл амар гоё галерей орчиндоо ингээл урлагийнхантайгаа зураачдтайгаа ингээл ойрхон ажиллаж исэн гэдэг утгаараа ч тэр юм. Яг энд ирсэн чинь ингээд амар тийм ганцаардсан мэдрэмжийг аяг авсан байхгүй. Яагаад ч юм ингээд хүмүүс болохоор ингээд сонсоод аста чиста яасан найзаастаа Токиод очсон Японд цэцэст гоё ягаастай гэл тэгээд идэг. Гаднаа ингээд яг тийм гэж хэлэхэд айгүй хэцүү. Яг нэг тийм хэцүү үе байсан. Тэгэл яг нөгөө дуртай ажиллаа ингээд за ямар ч хэсэн би те энд яах гэж ирсэн бэлээ те. Энд ирсэн юм чинь бас би ингээд ямар ч хэсэн чадлаараа би хүрэх
газартаа хурж те очих газартаа очиж ямар ч гэсэн ингээ гүүрэн болж ажиллах юмсан гэсэн жоохон хүсэл байгаа учраас тэгээ өөрөө дуртай. Тэгээд боломжийн хугацаанд яг боломжийн ингээд ажиллаж जैन тэгээд өшөө цаашид бас нэлээ олон юмнуудыг одоо ажлуудыг төлөвлөсөн байгаа. Өчтөрхөн гэхэд л бас удахгүй зохион байгуулагдах үзэсгэлэнгийнхаа гэрээнд нь гарын үсэг зурчаад уулзалтаа хийгээд ирж байгаа байхгүй юу? Гэх мэтчлэн ингээд эн чинь нөгөө Японч яг одоо манай Монгол шиг биш л те. Зүгдэг. За өстө найзаа өстө нэрээ өнөөдөр те хоёлоо ингээл ярьж байгаа л. Хоёлоо нэрээ маргааш. За ер нь сарын дараа ч юм уу тийм үзлэн гаргах ууч гэдэг юм уу тийм яриа ерөөсө байдаг байхгүй юу? Яг л заавал хамгийн багадаа 5-6 сарын өмнөөс ч юм уу те ингээд яригдчихийдэг асуудал. Тэгээ нэлээд бэлтгэл ажлууд ингээд бүх юмн дээр аймгүй тийм нарийн маш нэрийн ярьдаг бүр ингээд залхмаар ямар төвхтэй юм бэ гэж ярьж төлөвлөж хийдэг. Гэхдээ тэр нь эргээд ингээд харахаар ямар ч тийм алдаагүйгээр айгүй гой цэвэрхэн ингээд хийгдсэн байж чаддгаараа бас өнөөдөр яг энэ нөгөө Японы тий одоо энэ хөгжлийн гол тэр төлхүүрэнч гэх юм уу тийм өвдөл нь бас байгаад байгаа байхгүй. Тэрнээс бас бидэрт айгүй тийм нөгөө авах юм ихтэй. Тий би бол тэгж л хараад байгаа юм ч гэсэн зөндөө юм ямар ч гэсэн сурч л байна. Тий одоо жишээ нь аддаг наацхан зүгээр би ингээл өчтөр ингээд явж байгаа газар та автобусаар явж байгаа байхгүй. Автобусаар явахдаа ингээд хүмүүс яагаад ингээд ойчрлоо те яг ингээд дистраллаар орж байгаа те. Тэгсэр нэ монголчууд болохоор ингээд автобус өргөд пэргээл бөөнөрөө чихэл бөөнөрөө ингээд булаацталаг орчдөг шүү дээ. Бид нэр тэгэж их яараа тэгэж их ингээд гэж яарад бол бас дагаал тэр яарсныг дагаал хөгжил бас явах тийхгүй байгаа даа. Тэгээд яагаад бас л нэг юм нэг хүлээцтэй байхтай ингээд маш их юмнаас сурах хэрэгтэй юм шиг байна. Япончуудаас бүр би бол маш их юм сурах хэрэгтэй юм байна гэж хараад байна. Өстой хүлээцтэй байх те нэгээ хүндлэл гэх юм те бусдыг ингэж айгу хүндэлдэг хүндэтгэл нь чинь нэг хүндлээд байгаа юм чи ямар нэгэн асуудал стресс депресс ингээ орох тийм юг болчихж байгаа байхгүй айгу амар асуудлыг ингээ хөнхөн шийдчихэж байгаа байхгүй. Монголд бол яг хөө гэхдээ Монголыг ингээл амар юу гэдгийг тийм муухай зуухай гэж хэлхээсээ илүүтэйгээр яг бид нар зүгээр авах юмнууд айгу их байгаа эндээс. Тэгээ авах юмнуудыг авч чадах юм бол бидэрт бол тэрнээс илүү шанс байгаа ч гэдэг юм уу те ингэж би бол хардаг байхгүй юу. Манай уран бүтээлчд бол асар авьяаст шүү дээ. Манай Монголын уран бүтээлчд бол харин би бас тэгж хараад байгаа. Тэгэхээр ингээл яг энэ зохион байгуулж байгаа одоо юу гэдэг юм олон улсын үзэсгэлэн ингээл болж байгаа байхгүй юу. Тэгэл тэнгууд нөгөө Монголын уран бүтээлчдээс оролцож байгаа. Тэнгууд бүтээлүүд нь бүр яахт ч юм ингээд яг ялгараад байгаа байхгүй. Одоо ур чадрын хувьд ч юм уу те тэр илэрхийлж байгаа илэрхийлэл тэр сэтгэлгээний хувьд хүртэл ерөөсөө ингээд манай уран бүтээлчд бол үнэхээр яалтчгүй ялгарч байгаа. Тэрэн шиг монголчууд ч гэсэн яг тийм байгаа байхгүй. Бидэрт ингээд жоохон зүйлүүдээс нь суралцчвал биднэрт тэр утгаа гоё боломж байгаа шүү дээ. Тийм тэгж л болохоор. Жоохон л засч болохоор босгооц юм зөндөө байгаа шүү дээ. Яг энэ одоо юу гэдэг баг зэрэг цаг хугацааны л асуудал болчиход байгаа байхгүй. Гэхдээ яг хуу тэрийг жоон хурдлуулах боломж байгаа. Одоо тий. Харин би зөвөр ингэж бодохгүй сүүлүүд ад жаргал гэж юу юм бэ тий. Одоо жишээ нь 100 жилийн өмнөх хүнийг бодъё л доо. Тэгэхэд 100 жилийн одоо юу гэдэг чи харилцаа холбоо байхгүй шүү дээ. Одоо тэр одоо хаагаа Японд байгаа хүн хоорондоо ингээд ярьж чадахгүй гэсэн. Тэрний өмнөх бүр олон жилийн өмнө бол зөвхөн нэг захиа өргөх гэж л бүр амьдралынхаа баг насыг зориулсан байж магадгүй байхгүй. Тэгэл захиагаа өргөсөн насан туршдаа баг ингээд насан дуусчдаг юм уу те. Тэгэхэд бид нэр одоо өнөөдөр гар утас барьдаг болсон те. Гар утсаараа ингээл дэлхийн хаанч ямар ч хүнтэй харилцаж болно. Маш олон юм хэмжиж байгаа. Одоо онгоцон суугаал өчигдөрхөн бид хоёр чинь зүү хараад байсан бол өнөөдөр маргааш нэхэд л өглөө нь Токиод байж ах жишээтэй те. Энэ бүхэн ингээд хөгжил дэвшил гэдэг юм байгаад байдаг. А гэхдээ аж аргалтай байх нөхөр байхгүй байхгүй. Одоо Монгол одоо яг хувь хүний аж аргал ярил ондоо асуудалтай. Философийн асуудал болохоор нэлээд ингээд том хүрээг хамрна. А гэхдээ нийгмээр бид нар аж аргалтай байх нөхөр үгүй байгаа байхгүй. Бөөн стресс бухимдал. Энэ тэгэхээр юунаас болоод тэгэхээр зүгээр бид нар ийм жижиг өдөр тутмын амьдралын хөвшлээс болоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Гараал явна. Нөгөө нэг юм төвжрэл те. Одоо эсвэл ингээл гараал явна урд нэг хүн нусаа хатаа пал идэл нээгээл те. Тэрүүхэн хэсэгт нэм бактери нь байж хад тэрний ард нь явж байгаа одоо та би чи бид те хүүхэд нь хажууд нь тоглож идэв. Ингээд аж жаргалгүй хотыг бид нар өөрсдөө бий болгоод байгаа юм санагддаг байхгүй. Энэ жишээ нь аж жаргалын тухай ярил одоо жишээ нь яаж вэ? Одоо ингээл үйлчлүүлээд наацхал баярлаа сайн байна уу гэл ингээд тийм шүү дээ. Ерөөсөө ямар ч үйлчлэгээний байгууллага вэ гэлтгүүгээр те зүгээр ингээд
машинтаа зөв явган явж байхад ч тэр машиндаа хөдөлгөөнд оролцож байхад ч тэр бие биендээ маш их юм хүлээцтэй ханддаг гэх юм тий. Эхлээд та дараа нь би. Ерөөсөө л тэр. Тэгэл ямар ч зүйл дээр уучлалт гуйж сурцсан, ямар ч зүйл дээр одоо буруугаа хүлээж сурсан гэх юм уу тий. За би хэрвээ би буруутай бол би буруугаа хүлээж чаддаг тийм одоо сэтгэл зүйн юу гэх юм тий. Боловсролыг аягуулсан олоод тавьсан гэх юм уу. Манайх бол үгүй шүү дээ. За яг шүү дээ миний буруу гэж байсан. Харин чамаас олоо үздэй ч гэдэг юм. Тэрийг хамгийн түрүүнд хардаг шүү дээ. Наачстай айгүй чухал юм тий. Тэгэхэд одоо жишээ нь Японы одоо улс төрчнөр ч үт юм те буруу аюу асуудал үүсгэсэн бол уучлахгүйгаа шууд огцордсон шүү дээ. Би саналаараа огцроо гал. Тэр ухамсарыг маш сайн суулгаж өгнө гэдэг чинь л яг цаашдын мэдрийн өнөөдрийн хөгжлийн л одоо чухал яг зүйл нь л болох гэж хараад байгаа. Тэгэхгүй одоо би яхаараа тэгдгийг чи л тэгээ үсттэй. Гээл ингээд байвал бас хэцүү байна. Тэг бүх буруу бусдаас хайгдаад бусдаас олоод бусдад буруу ингээд тогтоол байвал өнөөдөр тэгэл ямар ч нэмэр авахгүй шүү дээ. Хичнээн гоё ингэж өнгө үзэмжтэй энэ тэнд барилга баригдаад ч эргээд бид нар тэр барилга хэцүү шүү дээ тийм үстэй. Тэгвэл ороод шавар шахваатай ч юм уу нойлно гэхэд чинь л тэгэл үнэр танартай байвал тэгэл хэрэг байхгүй шүү дээ. Зүгээр л юм гадна хэлбэртэлтийг бид нар өнөөдөр ингээд зүгээр дандаа хийгээд хайгаад байгаа байхгүй. Уг тэр учиг те хамгийн гол зангилаа нь юунд байгаа, гол үндэс нь юунд байгаа гэдгийг л амар сануулж харахгүй бол хэлбэртэлтийг л за энэ бол өнгө үзэмжтэй энэ гоё байна гэвэл тэр бүхнийг гоёор нь авдаг. Энийг гоё хөгжил гэж хараад идэг. Уг нь бол үгүй байгаа. Чи хүртэл ингээд энэ дээрэл галерей үзэхэд яаж юм хэрэг хүмүүс тэр үзэсгэлэн үзэж जैन тий. Зүгээр очрлол үзэж байгаа юм. Тэгэхэд тэгж гоё нэг урлагийг мэдэрч जैन, хайрлж जैन, ойлгодог болцсон ард түмэнтэй улс орн чинь хөгжлөн төдий чинээ бас айгүй гоё юм. Тий. Өндөр хөгжилтэй байж харагдаж чадаад болж чадаад байгаа байхгүй. Тэр чинь урлагаар дамжуулаад хүн өөрийгөө айгүй гоё ингэж тий хүмүүжүүлээд байна шүү дээ. Тэр хүмүүжил нь өөрөө өнөөдөр улс орны хөгжилд айгүй том амжилтыг авчирч ирээд байгаа. Ерөөсөө гол үзүүлэлт нь тэр. Тэгэхээр одоо юу гэдэг зүгээр ерөнхий улс орлын сургуульд ч гэдэг юм үү цэцэрлэгийн наснаас нь ахуулаад манай Монголд бол ерөөсөө яг тиймэр санагддаг. Төрөлхтөлийн боловсролыг ерөөсөө хамгийн түрүүнд нэгт тавих. Гооцын боловсролыг хүнд олгоснороо ядчил том одоо тэр хүн том хүн болоод ямар нэгэн илдэх хэрэг төвөг хий гэж бодохгүй шүү дээ тэр чинь. Аль болоход л нэг гоё тийм зөөлжсэн сэтгэлтэй хүн чинь сайхан зүйлийг л хийж бүтье гэж бодно шүү дээ. Гооцын мэдрэмжтэй болсон юм шүү дээ. Чи бас энд аюул хөв нэмрээ оруулаад жишээ нь чиний нэг уран зураг дууглагсад гэдэг фейж байдаг те. Тийм. Тэр бас боломжийн дагагчтай ч та 50 мянган гаруй дагагч. 50 мянган гаруй. Яг хаа чанар одоо чанартай гэх юм уу гэж л харна шүү дээ. Тэр ч одоо аргагүй шүү дээ. Би чинь 2019 18 оноос хойш байхгүй юу? Яг хөтөлж эхэлсэн. Тэгээд тэрийг хөтөлж эхэлсэн түүхэн нэг сонин заяа. Би ингээл яг нөгөө төрслээ төгссөн. Би чи 2010 онд төгссөн шүү дээ. Багшаа лавсран багшаа ингээд төгсөө. Тэгэл тэрнээс хойш нэг жоохон бүтээлээ ингээд хийхэд өөрийгөө нэг л олж чадахгүй ингээд янз бүр болоод ингээд тэгэл багшилчж үзээл ингээд явчихсан байхгүй юу. Тэсэн чинь ингээд нэг миний нэг таньдаг хүн байхгүй юу. Тэр ингэж авдээ. За Монголын төрслөг урлагийн салбарт те ер нь Монгол зураач гэж хүн ойлгохтой зураач байд юм уу гэж байгаа байхгүй юу. Ер нь Монголд ямар зураач байдгийг танигдсан баг хин ямар зураач байгаа ингээд тэнгууд нь би чинь ингээд өстой ингээд нөгөө ягштай өстой нэрээ гэл яг шар хөдөлж байгаа байхгүй юу. Юу ярьж байгаа тэгж ярих юм бол манай монголч ч өстой тийм зураачтай байгаа гэл. Тэрийг би тэгвэл яагаад танилцуулж болохгүй гэж бодоод яг тэр хүний нөгөө хийсэн юм айгу тийм зэмүү хорон үгэн дээрээс гэх юм уу. Гэтэ тэр айгу магадгүй өнөөдрийн бас юм дээр айгу чухал нөлөө үзүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээ би өстой харин тэгж ярих юм бол тийм олон зураачд байдаг гэдгийг би үзүүлнэ гэж байгаа. Бүр яг 2018 оны тэр чинь 9 сарын үедээ яг юугаа хөтөлж эхэлсэн байхгүй группээ. Хөтөлж эхлэхдээ за би өдөрт заавал нэг уран бүтээлч оруулна гэд. Яг өдөрт ингээд нэг уран бүтээлч ингэж оруулсаар агаад өнөөдрийг хүртэлх ингээд хүмүүсийн тоог тоолоод үзсэн чинь нэг 700 гараад арай 800 арай хүрээгүй. 700 гараад зураачдыг танилцуулсан байгаа юм байлээ. Тэгээд тэр чинь яг юу хэлээд байна гэхээр зүгээр тэрнгээр дамжуулаад те Монголын төрслөг урлагт одоо ийм олон уран бүтээлчд байдаг. Бидэрт ийм чадaltaй одоо тийм мундаг уран бүтээлчд байдаг гэдгийг бид нар танилцуулж ийж бусад хүмүүс монголчууд маань өөрсдөө мэдчихэж тий тэгээд бас цаашаа ингэж харах юмыг мэдрэх ойлгох тэр зүйл нь ингээд зүгээр ядаж жоохон ч гэсэн тий нэг хүн мэддэг болоосаа тэр нь 5 хүн болоосаа 10 хүн болоосаа гэсээр өнөөдөр яг ингээд
бас нэг тодорхой хэмжээд хөөрхөн ингээ өсч байгаа. Тэгээ тэр нь баярлаад байгаа өшөөч илүү олон нэмэгдээс одоо чиний сэтгэлтэйг одоо тий энэ арт хувьсгал гээл нэг төв сургыг ч гэсэн маш олон хүн даадаг байх хэрэгтэй. Яг ийм гоё урлагийг түгээдэг хүмүүсийг бас илүү олон хүн мэдэрдэг байгаасай. Одоо жишээ нь 0 гэдэлт ямар ч захын 0-д орсон, ямар ч хотын төвийн 0-д орсон, ямар ч бүр те том барилгын цэцэрлэгийн 0-д орсон бүгд цэвэрхэн. Ад жаргал гэдэг зүйл чинь ийм гин жижиг юмнаас эхэлж байгаа хөх те. 0-ын цэвэрхэн байхад хүн ядаж зөв наацах юм шиг. Яг энэ жижиг юм шинэ том асуудалтай. Монголын 0-ыг одоо бүр үнцээр нь солих тэр асуудал руу орохгүй юм бол наад 0 дээр чинь нэр нэг юм ярих уу? Зураачтай би айгүй хуулцчихл тэгэл Япон уран бүтээлчтэй уулзаал. Та ингээд зөв нэр манай Монгол бол ийм гоё үзэсгэлэнтэй те. Гоё энэ төр гэл. Өөдгийн ирсэн зураачд бол угаасаа тэрийг хүлээн зөвшөөрнө. Тийм ээ. Монгол бол үнэхээр сайхан байгалийн үзэсгэлэнтэй газруудтай. Тийм ээ явж исэн сайхан байсан гэл. За танд тэгвэл таалагдчихсэн зүйл болон таалагдчихж байгаа үзүүлээс илэнгүүт гэвэл шууд 0-ыг ирж байгаа байхгүй. Зүгээр ингээд 9 тасаргаа ороод ирэхэд л тэр хүн ямар их депресд орж исэн тухайгаа ярьж байгаа байхгүй. Яа, бицмаар үү. Биц гэхэд 0-ийн асуудал маш хүндрэлтэй байсан гэдгийг тэр хүн ярьж байгаа байхгүй. Тэгэхэд бид нар яг ингээл аялал жуулчлал гээл те яг лаг юм ярьж юм л та бас уг нь бол зүгээр зөв. Гэхдээ зүгээр анхан шатны хүний өдөр тутмын хэрэгэлдэг юм. Тэг хэнийг ч гэсэн хүрээд ирэхэд бид нар нүүр бардам 0-тай байхад бид нар Монгол вау тий ямар гой байгалийн үзэсгэлэнтэй газартай байлаа. Ямар гой газар нутагтай орн билээ гэдээ нүр бардам сурталчлаа л та. Тэг чадахгүй шүү дээ. Зүгээр яриад байгаа өнгөн хэлбэрийн аялал жуулчлалын жил да гэж яриад байгаа боловч яг ингээд танаа 0-ийн асуудлаа шийдэж чадсан юм уу хүмүүс хэлсэн шүү дээ. Тий. Одоо жишээ ингээл аймагуудын сумуудын ингээл 100 жилийн байл тий. Нэг л их ингээл найр наадам хэлсэн 0-ийн асуудлаа шийдээч тий. Зүгээр модон жорлонгоос салаагүй ээж юун тэр аялал жуулчлал вэ? Юун тэр 100 жилийн ой вэ тий? 100 жил байгуулагдсан байж тээ. Байгууллагада 100 жил болцсон сум нь 0 нь модон жорлонтой. Энийг шийдээч энэ төр засаг нэ тий. Засаач янзлаач гой орчин үеийн 0 тавиач. 0-оос л бүх юм эхлээд байгаа шүү. Зарим газрууд эхэлсэн юм шүү. Хаана гэлээ Хувсын аль сум гэлээ бас 0 айгуу сайхан өөрчилж шинжилж яах гэдэг. Тийм сурсан шүү. Орчуудын эвлэлийн ааварлан 2 давхраас бол эхэлсэн. Монголынхаа хамгийн их санаж байгаа юм зүйл нь юу вэ? Монголынхаас хорхог. Чигэн махссан байна даа. Бүр амар махсан. Манай бит хоёр чинь тэгэл ингээд уцаа ингээд фэйсбүүкээс хараад яг нэг хорхог хийж идэж байгаа юмнуудыг яг харчих. Тэгээ яаж яг нэг тэр чин тэгдэг шүү дээ ингээд нөгөө үдчихсэн юмнууд нь холбогдолтой миний үдчих гэдэг гарч ирээд. Юу ямар гоё стойлсон дэр очихоороо хорхог хийж идэж. Зантайгаар хорхог хийж идэж. Тэгээ манай үдч нь хорхог айгуу гоё бас сайн хийж идэн. Тэгэл хойлоос хорхог л хийж идэх гэл амар яар. Ерөөсөө ийм гэсэн шүү дээ. Монгол хүн Монгол морь хоёр л юм утгаас сандаг гэж байгаа юм. Ер нь өөр улсын хүн бол эдээсчдэг гэж байгаа тухайн газар. Одоо хятад хүн бол жишээ би нэг зургатаар өлөө нэг фейсээр ч илүү үзчихсэн нэг хятад хүн яриад байгаа байхгүй. Би чээр Монгол хаа гэж тэр бол зүгээр эдээсчдэг байгаа байхгүй. Хаа ч ингээ эдээсчдэг. Харин Монгол хүн эдээсчдэг гэдэг. Ямар ч гоё газар, ямар ч соёлтой газар ирсэн, ямар ч амьдрах таатай газар ирсэн Монголоос хандж идэг. Харин тийм ээ. Тэгээ сурсан мэдээд их зүйлийг мэдэж аваад Монголдо бас очиж бас хэрэгжүүлээрээ тий. Харин тийм хичээж байгаа юм. Ер нь хаа газрын улсын тий өөр улсад амьдарч байгаа монголчууд Монголдо эргэж ирээрээ сурсан мэдснээ бас Монголдо түгээгээрээ гэж одоо уриалъя бас. Тий. Чи бас Монголд бас айгу сүүлд гэхэд яг нэг үзэсгэлэнгээ гаргаал те бидээс үзэсгэлэнгээ гаргаад нэлээд шуугуулсан шүү дээ. Тэгсэн. Тэр одоо би яг нэг хажууд нь байхгүй ч гэсэн сошиалаар айгуу сайн ингээ харчихж байгаа байхгүй айгуу мундаг байсан шүү дээ. Баяр хүрээ. Тэр үзэсгэлэнгээ одоо хүртэл хүн асуудаг ш. Тэр үзэсгэлэн одоо байх уу гарах уу асуудаг гэсэн шүү. Гоё үзэсгэлэн болсон байсан. Тэгээ мундаг байна шүү дээ. Яг жаргагүй бас их цаг хугацаа орсон тийчээ. Тэгээ яг хөө нийгмийн яг нэг энэ цаг үеэл амар шууд зурхыг ботсон л доо. Тэгэл яг нэг энэ цаг үе гэдэг чинь бид нэр яг энэ цаг үеийг хамгийн сайн мэдж байгаа хүмүүс нийгэм өөрөө. Тийм болохоор их татагдсан болов гэж бодоод байгаа юм. Тэгээ сэдвэн нэлээд удаан бодож боловсруулж
зурсан гэжсэн. Би зүгээр ярилцлагуудыг ингээд үзээд байгаа байхгүй баг ингээд уулзаагүй ч гэсэн за нэг ингэс юм байна да гэл. Тэгээ сошиал үуч бас их амар юм а тий. Хажууд нь байхгүй ч гэсэн ингээд үзчихэж болдог, харж болдог. Одоо тэгээ чиний дээр нөгөө арт хувьсгалаар хийж байгаа сүүлд хэдэл золбоогийн үзэсгэлэнг би ингээд бас байж чадахгүй байгаа ч гэсэн ингээд золбоогийн үзэсгэлэнг яг ийм болчтой гэл ингээд яг тэр чиний гоё мэдрэмжээр тий дамжуулаад өөр хүмүүс ингээд яг тэр хүнийг ингээд очиж чадахгүй ч гэсэн үзэх тэр гоё боломжийг ингээд аюу гоё олгож байгаа байхгүй. Тэр чинь тэгээд аюу нэг хүн уйдаахгүй богино хугацаанд тий богинохоо тийм бичлэг ч гэсэн амар гоё юм сэтгэл хөдлөж байгаа байхгүй тий. Цаг агаар истэ ямар гоё байна. Бүрээ нар амар ээж нь тий. Тий. Янз юм шүү дээ. Энд тэгээд жуулчтай аюу хэрж байгаа зөвлөө хоёлоо чинь эрт ирсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр 6 цагаас наашаа үзсэн. Одоо хэд болж байна цаг? одоо чинь марг 9:50 Ижиж чи хэдэн цаг наашаа тавьж ирчихвэ? 2 цаг. 2 цагаар тавьж байна. Хэдэн километр зайтай байлаа? Юунаас Токиогоос ч Фужиул. За илээ 150 те 150 км цаанаас Фужиул харагдаж хэрж юм. тэр бас сүрлэг байгаа. Амар том бол байна те. Фужи чи өөрөө яг 3776 м өндөртэй одоо далайн түвшнээс дээшээ. Тэгэнгүүт чинь яг одоо энэ уулынх нь ингээд би ерөнхийдөө за энэ Фужи ер нь яг ямар домогтой юм болч гэдэг юм те. Ер нь юусан утга учиртай юм бол яагаад ингээд ганцхан энэ Фужи гэдэг юм бол ингээд ерөөсөө л яг энэ Япондоо те хамгийн өндөр харагдаж байгаа яг тэр хамгийн л өндөр нь гэсэн л утгатай хамгийн ориглон ч гэдэг юм уу те тийм утгатай л ерөөсөө тийм ууланд байгаад байгаа байхгүй. Тэгэл энд чи ерөөсөө одоо юу гэдгийг яг энэ ганцхан Фужигээрээ дамжуулаад те бүх тэр одоо үндэснийхаа яг соёлыг ингээд айгуу гоё сурталчилж чадаад байгаа байхгүй бүр хэдэн янзаар нь те. Одоо нэг алдар зураач Японы Хокусай гэхэд л Фужиг те. Тэр чинь тэгээд бас их айгуу нарийн хийсэн мэлээ шүү дээ нэг бар зургийн аргаар хийсэн мэлээ шүү дээ тэр. Хокусай чи өөрөө. Тэгээ одоо яг тэр Хокусайгийн тэр зургуудыг нь ерөөсөө нөгөө бар зургийн арга чинь бас нэг давуу тал нь хидэл бол хідээр нь гэж нөгөө хөвлөж болдог боломжтой гэдэг утгаараа ч юм уу те. Айгуу хайтаахан юм үлдээсэн хүн билээ шүү. Тий. Хэвээ Хокусайн зураг л баг харагдаад тах тий. Хокусай чи өөрөө тэгээд яг нэг 36 янзаар зурсан гэдэг юм лээ шүү дээ. Фужи уулыг. Энд ч өөрөө бас нэг галтуул гэдэг тэр үнэн. Тий. Одоо яг нөгөө итгэжээгүй байгаа л галтуул гэдэг. Гэхдээ ер нь итгэжээгүй биш итгэвтэй галтуул байхгүй. Ер нь бол тий. Итгэжээгүй биш шүү тий. Гэтэ яаж ч магадгүй л гэх юм уу одоо. Ер нь одоо тэгээд хизээч дэлбэрч магадгүй үсттэй. Бас скол ийм судлаад яг тийм нарийн судалгаатай л байгаа л да. Тийм нарийн судалгаатай л байгаа л да. Одоо ч бас арай болоогүй л хэрвээ болцсон бол тэгээд тэр чинь бас нарийн технологийн аргаараа. Тэгээд нөгөө газар хөдлөхийг нөгөө хизээ хөдлөх юм бас мэдтгүүгүй үсттэй. Бас мэдт юм. Тэр чинь ингэдэм байх хамгийн заяа бүр ингээ хамгийн өстө нэрээ богино хугацаанд те яг мэдэж болох боломж нь ерөөсөө л нэг минут орчмын л өмнө за яг газар хөдлөж шүү гэдгийг мэдэх боломжтой болчихж байгаа юм. Хамгийн л одоо сүүлийн үеийн танигд хөрөмжөөрөө тэр чинь судлаад гарч ирж байгаа байдал нь шүү дээ. Яг хэд удаа ингээл мэдрэмжийг авч байгаа байхгүй юу? Газар ингээл яг хөдлөж байгаа байхгүй юу? Тэгэл утсан дээрээс амар юм ирж байгаа. Амтан уу? Харин амтан бол тэгдэг гэдэг байгаа. Тэгээ хүн тэр технологийн хөгжлийг давцсан байгаа байхгүй тий амар. Тийм. Амтан болохоор мэдрээд ингээд сандардаг ч юм уу эсвэл байрлалаа өөрчилсөн ч үгүй юм тэгцэн байдаг гэдэг байхгүй тий. Гол нь нөгөө нэг хүн ч гэсэн магадгүй тийм байсан байж магадгүй юм шиг санагдтыг. Яг нэг байгаль дээр яг нэг амьдрдаг байх үедээ яг хөө бид нэг хэд нөгөө технологи жоо хэд юм хэр ч нөгөө нэг хүний мэдрэмж багасаал байгаа шүү дээ. Тэр юугаа алдсан л ах гэж бодсон чинь. Ийшээ бас ингээд бүр ингээд цастаа бүр ингээд бүр нуруу тэр алт харагдаж байгаа тэр нурууд бол мөх цастай юм шиг надад санагдаад байна. Ирэх болгонд л яг ийм цастай харагдаж идэг. Тийм үү. Бүр ингээд айгүй урт нуруу байна тий. Түмэндээ уриалж нэг юм хэлэх вэ. Одоо нэг үзэсгэлэн үзэх соёл гэж байгаа шүү дээ. Тийм. Манайхан болохоор ингээд нэг зарим мэдгүйгээсээ болоод үзэсгэлэнт хамаагүй хүрдэг. Ингээд зураг мургийн бараг бариад малтаад долоогноод тэр их болохгүй шүү. Одоо үзэсгэлэн үзэх соёл гэж байгаа. Ер нь ихэнх үзэсгэлэнгүүд одоо гадны үзэсгэлэнгүүд бүр ингээд зоон заасан ба шүү дээ. Ойртож болохгүй зураг руу орчлохгүй гэсэн. Зоон заасан. Манайх болохоор яг зоогоогүй ч гэсэн тэрийг ингээд нөгөө нэг хурж болохгүй. Ялангуяа хүүхдүүд маш их хүрдэг. Одоо Японоор явсан нэг сонирхол татаад байгаа юм болохоор жоохон хүүхдүүд одоо нэг 6-7 настай гэмээр хүүхдүүд ганцаар явж явах юм. Метро чинь бүр тэгээд
гудамжаар ингээд зам гарахтаа хүртэл замын хоёр талыг харснаа гараа өргөж ингээд явж юм бол амар хөөрхөн. Би даалгаж их сайн сонссон. Ямар гоё юм аюулгүй хөтгөгч ямар гоё юм бэ те. Одоо ч Монголд 10 эдтэй хүүхдүүд алга болчлаа ингэчлээгээл амар гинтэргүүд гаргаад байгаа юм те. Тэгээ бүр ингээд том баг ингээд насан туршид нь баг харгалзах гэдэг юм хаашаа тэр хүүхдүүдээ. Тийм. Яг уу тий тэрийг бас нөгөө талаас нь би болохоор ингэж хараад байгаа байхгүй. Багаас нь яг нөгөө хүн болж зөв хүн болж төлөвшөхт нь одоо нөгөө бие айгуу сайн тийм дааж чадах тий би даасан хүн болгохт нь багаас нь их нөлөөлт юм болоо гэж харсан байхгүй. Одоо шил би хүүхдэд өнгөж авчирч ирчээл тий энд ингээл баг сургуульд нь оруулж байгаа байхгүй. Тэгэл заавал өглөөд нь хөргөж өгч авах гэдэг байхгүй юу? А тэгмүүд эцэгчүүд ерөөсөө хүүхдүүд нь өөрсдөө гэрээсээ гараад явчихж байна. Сургуулаасаа гэртээ ирчихэж байна. А тэгээд гараас нь би чинь нөгөө яг Монголд идэх шиг ингээл гараас нь хөтлөөл явгангууд манай хүч сүултээ ингээд санаа зовол ингээл гараа татал авч байгаа хүүхдүүдийг анзаарсан тийм анзаарсан. Тэгээд тэр чинь яг нөгөө юм би бие даасан хүн шүү гэдгээ айгуу сайн мэдрэх тэр бас их чухал юм шиг байлаа. Надад тэр нь их зөв санагдсан. Тэгжээч өөрийгөө хамгаалах, өөрийгөө бусдад илэрхийлэхтэй тэр талыг нь айгуу сайн суулгаж өгнө гэдэг чинь бас тэр аюулгүй байлгах тэр бас нэг тийм нөгөө талын сонин үнцгэн гарч ирэх гээд байгаа юм. Тийм бай тээ. Тийм. Би яг тэгж л харсан. Тий. Чамд ер нь Токио ямар санагдав? Эхлээд буугаал төрсөн сэтгэл. За угаасаа нөгөө нэг юм төгс гэдэг нь бол ойлгосон зав мэдэрсэн ирсэн. Тэгээ одоо тэр нөгөө нэг халтурдна гэж юм чи байхгүй шүү дээ. Тэгэл ерөөсө буугаал моржуур тэр усны маялаг одоо тэр юмд хандж байгаа тэр жижигхэн хаяг маягнаас ахуулаад бүгдээрээ төгс. Тэгээд тэр нөгөө нэг манай хэлээд байгаа Япон хүн болгоно дизайнер гэдэг байгаа байхгүй. Тэр баг үнэн байгаа байхгүй. Тэр байшингийн шийдэл тэр жижигхэн хэсэг оршинг бол аюу гай ашиглаж байгаа. Тий. Жижигхэн одоо нөгөө нэг сул талбайг амар нэг зөв ашигладаг. Хаач очсон нөгөө манайх ч нэг хотын төв гэдэг нэг Азигээл булаацтал одоо жишээ социализмын барилгыг нураагаад оронд нь шилэн барилга барих гэдэг чинь тийм биш юм аа. Энэ зүгээр метрогоор явал хаач буусан хотын төв шиг ингээд орчин хутчихдаг. Яг хотын төв нь ер нь хаяад байж одоо. Тий, тэр яг хэлэхэд бас хэцүү шүү дээ. Яг хотын төв нь гэж яг Токиогийн төвцөг гэж хэлэх бас яг тийм байхгүй шүү дээ. Ингээд дүүргээрээ гоё үзэг харах юмтай. Бүгдээрээ л нэг онцлогтой болохоор ч. Яг хотын төв найлын тийшээ чи уухээр бүгдээрээ л хотын төв юм шиг санагдаад байгаа байхгүй. Монголоос яг тэгж л хөвжээсэй л гэж бодож байна. Тэ хаач очсон, толгоотч очсон, одоо баян ушаанд очсон ингээл яг л юм хотын төв шиг. Харин тийм боломж уг нь байгаа л да. Бид нар тэгээд тэр байтгаа одоо өөх түүх соёл байна. Тийм. Тэр үзүүлж харуулах хуучны одоо тэр сонирхолтой одоо жижиг ч гэсэн зүйлүүдээ бид нар ингээд аюул сайн тордоод авчих юм бол тэр байтгаа бидэрт үзүүлэх харуулах юм маш их байгаа байхгүй. Энд чинь бол яг тэгж байгаа байхгүй. Жижигхэн хэсгээ хүртэл аюул сайн тэн дээрээ ингээд одоо юу гэдэг юм бэ тий. Тэрийг бүр аюул сайн дүүлгэж чадчих байгаа байхгүй. Ингээд жуулчдыг татаж чадчих шүү дээ. Тийм. Одоо жишээ нь тэр Хачико гэдэг нохооч яг үүндээ бол нэг хэлбэр хийсэн мутаал нэг нохооны баримл байгаа шүү дээ. Тийш ингээл очих бүр очролцсон орон орны хүмүүс зураг авах гал. Тэрийг ингэж хүүх болгож чадчихжээ те. Брэнд болгож чадчихжээ. Бүр ингээд киногаар ингээд дамжуулаад бүр ингээд сурчлагаа бүр амар том сурчлага болгож чадчих واخ. Хачико гэснээс одоо яг тэр Хачико нохоон дээр ярмаар байгаа байхгүй. Одоо Хачико гэхэд яг Японы те үндэсний нохоо болчиход байгаа байхгүй юу. Тэнгүүд тэрэн шиг манай Монгол банхар гэдэг. Одоо би Монгол банхараа бас аягүй ярих туртай байхгүй. Монгол те банхар гэдэг чинь ерөөсөө яг монголчууд нүүдэлчин те хизэнээс л юм нүүдэлчин соёл ахуй уламжлалтай юм ард түмэн байсан. Тэгээд яг л ерөөсөө мал ахуйгаа гаршуулж эхэлснээс хойш те нүүдлийн одоо мал аж ахуйгаа эрхэлж эхэлснээс хойш бас л яг хамгийн анхлан Монгол банхар те нохоотойгоо л хамгийн анх ингээд гаршуулаас бас хамт аж дүрж амьдарч исэн байгаа байхгүй. Тэнгүүд Монгол банхрын өөрийнх нь онцлог болохоор яг нөгөө тэр эрс зэс уур амьсгалд ингээ аюулгүй сайн дасан тогтож чаддаг. Бусад байгалийн одоо тэр давшгүй хүчин зүйлүүдэд маш сайн өөрийгөө ингэж одоо юу гэдгийг тий хамгаалж чаддаг, эзэдээ хамгаалж чаддаг их сайн түүх байдаг штеп. Тэр шиг бидэрт бас яг энэ Монгол банхараар дамжуулаад үндэснийхээ өв соёлыг бас таниулах боломжууд байгаа гэдэг утгаас ч юм уу. Яг найз нэг сүүлийн нэг 4-5 жилийн хооронд яг энэ Монгол банхрын сэдвэрээ тэр тусмаа яг Монгол банхрын зүгээр юм өдөөтэй юм гүлгнүүдэрч гэдэг юм үү ингэж бүтээлүүдээ ер нь хийгээдсэн байхгүй юу. Тэгээд энд ирээд яг сая өмнө жил штэ ирээд удаагүй байхдаа тэр Яманаши одоо мужийн арт галерейд нэг золбоо төгөлтөр бит хоёр яг тэр үзэсгэлэнд оролцох боломж гараад тэгээд оролцлоо. Тэнгүүд Монгол банхар гэдгсэн чинь үзэгчд бүр
айгүй сонин ингээд сурцгийж хүлээж авч байгаа байхгүй. Монгол ийм нохоо байд юм уу те. Тийштэй ингээд дөрөв нүдтэй ингээд бүр Монгол банхар гэж дөрөв нүдтэй гэж байгаа байхгүй. Яг үндэ яг тэр чинь нөгөө нэг юм хөөрхөн юунаас нь харж бид нар ингээд нэрлээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт илүү бас сонирхлын татаж чаддаг байхгүй юу. Тэгэнгүүт нохоогоор дамжуулаад яг Монгол тийм өв соёл уламжлал бидний юм нүүдэлчин ах уламжлал одоо тийм одоо тийм ард түмэн байсан гэдгийг ингээд тоогоор дамжуулаад харуулах тэр гоё боломж маш сайн харагдчихжээ гэдгийг би аягүй сайн олж харсан баг. Тэгээд энэ сэдвэрээ бас нэлээ хэдэд үзлэнгүүдэд оролцсон гэсэн. Үнэхээр шал өөрөөр хүлээж авдаг юм л. Одоо манай Монгол банхар судлалын холбооныхан бас яг Монгол банхарыг дэлхийд бүртгэлтэй нохоо болгох гээд бас нэлээд олон ажлуудыг хийгээд ингээд гүгээд шүү дээ. Тэгээд нохоо маань яг ингээд яг дэлхийд ингээд бүртгэгдчихвэл Монгол банхар маань бүртгэгдчих юм бол яг одоо газрын сураг шиг ингээд байж идэх гэж байгаа байхгүй. Бусад ингээд олон орны нохоонууд ингээд за тэр бол германых гэдэг ингээд тэ авчаарч нэмт авчаарч гэдэг юм ингээд байж хахад Монгол дээр тийм байхгүй байгаа байхгүй. Тэнгүүд банхар маань ингээд тэмдэглэгдчихвэл албан ёсоор бүртгэлдээд нохоо сонирхогч одоо дэлхийн маш олон одоо хэдэн сая хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар хүртэл ингээд Монгол банхарыг ингээд авах хүсэл сонирхолтой ч юм уу. Хаваасаа гадна Монголынхаа өв соёлыг нохоо сонирхогчдоор дамжуулаад бас хөгжлөх асар том гоё боломжууд байгаа байхгүй. Би бас тэгж харддаг шүү дээ. Тэгэл нохоогоо бас ингээд зураална. Би ч өөрөө манайх ч нөгөө хоёр банхартай. Монгол тэгээ Монголд байгаа л да. Манай хоёр чинь яг эрхийн өмнө гүлүүлцэд мангар олон гүлцэгтэй болоод. Одоо тэр нохоогоо нэрээ яаж хэн харж? Хоёр нохоо маань байгаа л да. Тэгээ манай нөхрийн одоо нөгөө дүү маань очиж танаа хоолдог. Манай ашаанд очиж хоолдог. Тэгээл яг айгүй хөөрхөн штэ. Яг Монгол банхарч өөрөө ингээд айгүй тийм зөнч тийм нохоо. Тэгээ яг нөгөө Монгол хүний темпераменттэй хамгийн сайн тохирч чаддаг. Тэгээд айгүй гоё түүхүүд идэг шүү дээ. Жишээнээс дуртахад нэг ингээл баг ингээл те ямар ч нэмэргүй юм шиг нэг тийм айгүй тийм хөшин насалсан нэг хоо байж байгаа гэж байгаа байхгүй Монгол банхар. Тэгээд нэг барагслаа нэрээ юу ч хийдэггүй гэдэг шиг хоол итгэхээс өөр юм нэмэргүй нэг юм гээл эцдүүд нэг жоохон дургу тийм хоо байж л те. Тэсээ нэг өдөр зүгээр шууд нөгөө тэр нэлхайл хүүхдтэй айл байсан юм лээ л те. Тэсээ айлан гэрийн нөгөө гэрийнхэн нөгөө орон дээр хитчихсэн хойно хитчихсэн хүүхдийн нүлгээдээ хүүхдийн шууд ингээл зуугаал жиргээл цогцдог гэсэн. Тэгэл айлах нөгөө хүмүүс хүү хаанчд юу болчихно тий яаж нээж гэнэ гэл те. Араас нь бүгдээрээ ингээл нөгөө нохоогоо л мэдээж хараа штэ чи яадаг хар болдроо гэл. Араас нь ингээл хөөгөл яасан чи удаагүй яг тэр гэрийнхэн тэр хэсэг дээр нь амар том ингээд нөгөө нэг одоо нэг газар хөдөл басан байгаа байхгүй. Тэр чинь аюу цуутай тийм том газар хөдлөлт болж ирсэн юм л шүү дээ. Тэр чинь 1960-70-аад оны гэж хэлээ. Яг тэр үеийн газар хөдлөлтөн дээр тэр нохоо тэр гэрийнхнийхээ амийг аварсан гэж байгаа байхгүй. Тэгээ гих жишээнээ маш олон төгөөд байдаг. Тэгэл өвөл ингээл хөдөж хүчээсэн тэр хүүхдийг одоо тий өөрийнхөө халуун дулаан аюугаар ингээл аюу хөөрхөн ингэж эсээр агаал усгалтаас аварж исэн ч гэдэг юм уу. Гэл тэгэнгүүт тэр хачиг өдөр бодонгууд ёо манай банхарчстай тэгж ярих юм бол тий ямар мундаг үлээ гэж бодонгууд бас татаархмаар тэгээд тэрнгээр дамжуулаад бас Монголоос сурчлах боломж бас бидэрт байгаа штэ гэж харагдсан. Би бол ингэж хардیں۔ Заавал ийм том биш жижиг юмар хүртэл хүмүүнийг татаж болно тий. Одоо жишээ нь саяны ярьсан түүхээр ингээл гоё кино хийдэг тэрүүгээрээ зориулсан хөшөө ингээл яг хачико шиг ингээ хүмүүсийг татдаг. Яагаад байж болохгүй гэж тий. Байж болохгүй биш одоо болно аахгүй тэр чи одоо яаж л бол яаж тий. Одоо чамш ингээ банхар зурдаг хүн бол магадгүй гоё тийм кино хийгээд бүр ингээ баримл яриад бүр ингээ түүх болгож боломжтой гэж харж байна. Би одоо ямар ч гэсэн энд айгуугаа мөрөөдөд байгаа шүү дээ. Мөрөөдөл маань биелэх нүг юу ямар ч гэсэн нааша ингээд дамтан ороход хэр байдгийг яг жоохон судалж л байна л да. Тэгээд яг Монгол банхрынхаа бүр гоё үзэсгэлэн гаргая гэсэн тийм бодолтой байхгүй. Тэгэхдээ ганцхан миний өөрийн бас бүтээлүүд биш. Яг Монгол банхрыг зурдаг бас уран бүтээлчтэй урьж авчираад тэгээд бас банхраа оруулж ирээд ай Монгол банхар судлалынхаа холбооныхантайгаа бас аюу холбоотой байдаг байхгүй. Би ч тэгээд бид нар хоорондоо яриалаа. Тэгээд бас нэг гоё моментод таарад бидний төлөвсөн төлөвлөгөө маань бас биелэх юм бол Монгол банхраа бас Японд таниулах тийм төлөвлөгөөтэй ажил манаас явагдаж байгаа. Нэг нууцаас адлах юм бол гоё. Миний YouTube сувгийг дагаараа Art Topsol гэдэг YouTube сувг байгаа. Мөн Болрогийн маань уран зурагт дурлагсад гэдэг пэйж байгаа. Facebook пэйж байгаа. Мөн дагаараа. За тэгээд мөн доор нөгөө дансаа тавьсан байгаа. Энд таалагдж байгаа. Эсвэл дэмжижээвэл бас мөнгө гэлгээгээрээ. Би нөгөө Монгол банхар ингээд зурдаг байжсэн. Энд ирээд нэг өөр гээд яг тэгэхэд би ч яг 12 сард ирж байсан байхгүй юу. За 12 сард ирээл 1 сар гарангийн хугацаанд бүтэн сарын хугацаанд нөгөө
Кусамагийн бүтээлүүдээр ингээ амьсгалсан байхгүй Токио тэр чигээрээ. Толболож зурдаг бүтээлүүдээр ингээ алдартай. Тэгээд тэр Кусамагийн тэр зургуудаар бүтэн сар гаруй хугацаанд Токио амьсгалсан байсан. Яг тэр үед нь орж ирээд. Тэгээд яг Кусамагийн бүтээлүүд би бас их дуртай байсан л та. За тэгэнгүүт тэр бүтээлүүд нь миний бас одоо яг тэр зохиомжтой ажлуудад бас нэлээ нөлөөсөн гэж бас хэлж болно. Шууд ер нь бол бараг л нөлөөсөн. Тэгэл яг бүтэн сарын хугацаанд ингээл яг дөнгөж Токиод буугаал тэгээ угаас сэтгэл маш өндөр байгаа юм чинь аюу гоё орчинд хүүх ямар гоё юм бэ гэл үзлэн музейг нь үзээл тэгэл эргэн тойрон хаа харсан л ингээл яг Кусамагийн бүтээлүүд харангууд ягаад ч юм яг ингээд дараа нь ингээ эргээ харсан. Гэхдээ тухайд би яг нөлөөлчлөө гэж бодож мэдээж хэрэг зураагүй шүү дээ. Яг тухайн сэтгэл бүх юм их гоё тийм тод харагдсан байхгүй өнгөлөг гэх юм уу. Монголд болохоор нэг жоохон юм утаатай магадгүй тэр өвөл байж байгаад ирсэн болооч тэр үтгийг санагдсан байж магадгүй л дээ. Юм жоохон юм саарл бүрсгэр юм бараан юм дотроос ингээл буугаал ирсэн чинь ингээл бүх юм амар тод харагдаал тий. Ногоон гол бүр тод ногооноор шарам гол бүр тод шараараа гэл тий. Тэгсэн болоод тэр яг нөгөө бүтээлүүд дээр нэлээ хурц тод өмнөд нэлээ гэдэг ажиглагдаад ирсэн байхгүй. Сүүлд нь харсан чинь Кусамагийн зургийг сайн харсан чинь тийм аа. Айгуу тийм хурц тод өнгөтэй болсон. Тэгэхээр орчин байдал бас үнийг ингээд өөрчлөн шүү дээ. Яг цэвэр нөлөөлдөг юм байлаа. Одоо ингээд бодоод хахад бол. Манай одоо арт төсөөс үг маань ингээд үндэстэн улс дамжлаа. Тэгээд улс дамхтаа чи бүр Токиод ирсэн. Яа. За, далаа үзүүлсэнд их баярлалаа. Баярлалаа. Ямар их ингээд ачтай буянтай юм бэ те. Зүүн хараад бас нэг юм юугаа яриад байгаа. Нөгөө урчуудын ивэлийн нэг салбарыг бас байгуулъя. Зүүн хараа чи өөрөө бас Монгол улсын хамгийн том сум, хамгийн хамтаа сум. Өөрөө аймгийн төмөөсөө том байхгүй. Тэгэхээр энэ ч бас нэг юм урдлаг соёлын юм дутаалгаа. Тэгээ энэ ч бид нар нөгөө дутуу байна гэж шүүмжлэхээс илүү өөрсдөө л бий болох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд ямар ч нэг салбарыг нээхээр яригдж байгаа. Тийм шүү дээ. Бүгд л тэгээд нэрээсээ чадхаараа гэдэг шиг. Гэтэл манай залуучууд бас мундаг байгаа шүү. Ингээл одоо ингээл энд дах ингээл харьцуулахад те бүх юм нь ингээд фул заяа. Тэ замж бай, барилгач бай. Бүх юм нь аюугаа ингээд хөгжцсөн. Фул байхад залуучууд нь те бас зарим нь арчаагүй амьдарч байгаа хүмүүс байдаг байхгүй юу? А тэгэхэд манад те тэр байтгаа аюу тийм зовлон туулж байгаа. Тэр байтгаа ингээд аюу хэцүү нийгэмд гэстэн нэр бор зүрхээр эзэтгэж байгаа маш олон залуучууд байна шүү дээ. Тэгтээ өөрт нь те хинч те хандив 5 цаас өгөхгүй байхад сэтгэлээрээ ингээд хийж идэг байхгүй юу? Тэр нь аюу гоё. Бас нэг бодлын бас тэр хүнийг хөгжүүлж байгаа хөгжүүлч юм шиг те одоо юу гэдэг нөгөө талаас нь харахаар аюу зүгээр ч юм шиг гэхдээ бас хэцүү ч юм шиг одоо юу гэж харахаар юм. Ер нь хүний амьдрал ч гэсэн ер нь ингээд юм зовлон ингээд хүнийг хатуужуулаад улам ингээд яадаг штэ. Жаргалтай газар хүм тогтдгоо гэдэг шиг. Тэгээд улс орн яг нийгмээр нь харахад бас яг тийм байт юм шиг байгаа. Нэг үе ингэж амар ингээд одоо улс орноо хөгжүүлсэн гэдэг үе байхад буцаж унагадаг нэг үе байна. Тэгэл дахиад ингэдэг тийм. Одоо бид нар яг нэг юм цикл дээр очсон байгаа. Уналт босолтын яг цикл дээр хаашаа явах вэ гэдгээд бидрээс л хамаарах гэдэг. Яг одоо бидний насны тий. Гэтэ босно манайхад босноо. Босноо тий бас энэ бас тийм бас сэтгэдэг толгооноо ч юу. Бас тий. Би ч одоо аягаа өөдрөөр хардсан шүү дээ. Манайх одоо жишээлбэл тий төрслөгийн салбар маань 10 жилийн дараа тий ямар байх вэ? Ямар төвшөнд хүрсэн байх вэ? Одоо ингээл Улаанбаатар хотноо тий тэр тусмаа одоо ингээл хөдөө орон нутгийн салбарууд сэргснээр одоо юу гэдэг ховд амьд ихэд аягүй гоё галерейт болц те хавар энэ жилийн хавар үзэсгэлэн гэхэд ховдод гарч шүү дээ. Тэгэхээр тэр мөр бас аягүй гоё санагдаж байгаа байхгүй энэ чинь энэ ирчээрээ ингээ явбал бид нар 10 жилийн дараа нэр яа 21 аймаг тэр чигээр бүгд ингээл те галерейт болцсон байж байгаа л те одоо салбарын нэрмж тийм гоё галерей. За тэгэл дээрээс нь одоо юу ий тийм ерөөс ингээд магадгүй тэр гоё төрөлхтөлийн сургуулиуд ч үт юм тий байдаг олчлон сайхнаа гэлээ. Тэрнгээр чинь дамжуулаад бас ингээ хөгжил хүртэл яг давхар ингээл аяга хурдтай явна шүү дээ. Манайх ч одоо төв номын сан шинээр бариад нүүлгцэн шүү дээ. Одоо хуучин номын сан юу болох вэ? Битэн нураагаасаа. Нэрээ тэр юу болох юм бол аа. Чинь нөгөө судалгааны төв юм уу? Аа тийм үү. Манай дүрслэх урлагийн салбарт сургууль мургуул болгоо өгчдөг юм багтаа. Өгчөөчтэй аа гэдэг. Би нэг уламжлал болгоод нэг асуудаг асуулт байдیں۔ Аа за. Чиний амьдралд одоо нэг юм өөрчлөлт оруулсан ч гэдэг юм эсвэл үзэг дуртай кино. Өөрчлөлт оруулсан үзэг дуртай кино. Тэг яг хөө ер нь нэг үзэг дуртай нэг мотивац авдаг тийм кино
байдгүй. Зарим киног бүр ингээд үзээлээд шүү дээ. Ингээд 10 20 үзсэн нэ өөдөхгүй дахиад үздэг. Тэр Модельяны кино байдаг шүү дээ. Тий. Тэр л амар гоё надад айгүй гоё санагдчихсан. Төлөөх уран бүтээлч гэдэг чинь яг ийм байт юм. Ингиж амар автд юм уу те. Ингиж бүтээлээ хийдэг юм. Ингиж зүрх сэтгэлээ зориулт юм уу гэж яг тэр киноноос л яг анх мэдэрчээсэн юм билаа. Яг нэг өөрөө ингээл яг уран бүтээлч зураач хүн гэж яг ямар байх ёстой юм ч гэдэг юм. Тэрийг ойлгоогүй байж ах үедээ үтцсэн болоод ч тэр юм уу гэх юм уу. Би Модельяны гоё те. тэр ч гоё кино санагдсан надад. Тэр зураачийг мэддэг ч байсан. Тэгэл Да Винчи ч юм уу Микеланжело гэж л Пикассоч гэж мэддэг болохоос яг Модельяно гэж мэддэг байх та тэр кино үзсэн бэл тэр ч юм уу. Тэгээд дээрэс нь уран бүтээлч гэдэг хүн яг ингэж амар ингэж бүтээл татдаг юм байна ч юм уу те. Тэр зүйлийг л одоо тэр киноноос л ер нь харсан гэж боддөө шүү дээ. Тэгээд хэд ч үзээд өөдөхгүй. Чамд Надад бол хар манган олон кино. Би ч нэг бас кино цуглуулдаг гэсэн. Би ч нэг хөхөд сурж байхдаа кино цуглуулад. Одоо надад 1000 гаруй яг дэлхийн шилдэг кино миний цуглуулга кино шүү дээ. Тийм үү. Хэр барагтаа нэг кино театр болоод нэг телевиз дээр гардгуу кино нэг. Тийм үү. Айгуу. Чи ямар ууггүй цуглуулсан. Хэдэн жил цуглуулсан? Би яг нэг бакалаврын төгсөхөөс өмнөхөн цуглуулж эхлэв. Тэгээд нэг хөхөд чинь 5 жил сурсан. 5 жил ерөөсөө битүү кино. Кинон бүр донтцоо. Өдөр болгон киноны дэлгүүр ороод кино авдаг. Тэгээл үздэг. Тэгээд тэр кинонуудаас заримдаа ингээд дахиад гаргаж үздэг. Зөндөө үзсэн кинонууд байдаг. Тэр чиний одоо яг хийж байгаа юм чинь нөлөөлт юм байна. Тийм бас амар нөлөөтэй. Одоо киноны зураач болцсонтой хүртэл холбоотой. Маш их кино үзсэнтэйс холбоотой. Японы нэг Кавайден гэдэг кино үү. Тэрийг үзэл бас их гоё. Тийм үү? Тэг Кавайден гэдэг юм 4 хэсэгтэй. Тэгээд энэ Японы юм түүх домгоор ингэж хийцэн бүр амар сүнслэг бүр амар арт. Өөрөө киноны найруулагч нь зураач хүн. Зураач хүн нөгөө нэг юм тэг би нэг түүхээс сонсож байгаа тэгжсэн нөгөө дайны дараа зураач нар жоохон нөгөө нэг уналтанд ороод тэг кино руу аяух орсон байдаг гэдэг. Тэг тэрний нэг нь одоо жишээ нь Акира Куросава ч бас зураач хүн шүү дээ. Наад яг олон кино байгаа. Тэгээд Японд ирсэн Кавайден гэдэг киног санал болгоё. Тэгээд үзэгчдэд ч гэсэн тэр киног үзээрэй. Үзнэ. Одоо хэдүүлээ эндээсээ доошлоод одоо эртний тосгон тий одоо яг нөгөө нинжа нарын тосгон очиж үзнэ. Тэгээд тэндээс бас яг энэ Фужи ингээ алсаас хамгийн гоё харагддаг зэг байхгүй юу? Тэгээд бас далаа харна гэдэг байгаа тий далаа. Далаа хараад тэр ингэсэн ш далаа хараад эмэхгүй бол та урлагийн хүн биш үү гэсэн. Хязгааргүй далаа харсан чинь сүрдэж ш тий. Сая тэр дээрээс харсан ч тий. Амар гоё шүү. Ялцчгүй нэг тийм тайвшрах мэдрэмжийг авч байгааз. Чи тэгээ сая гониглоо. Гониглдгүй харин тэгээд гониглох гэж бодлоо хүчээр үзлээ. Хэсэг нэг гониглаатгаа. Миний нүдэнд сайн харах юм бол доглон нулимс сэлгэнсэн байгаа. Байж байгаа. Сайн хараарай гэл. За баярлаа. За баярлалаа. Тэгэд одоо урилгын минь хүлээж авч ирмээд тий ийм сайхан байгальтай орчинд хэл сүнслэг газар хийлээ те.